TV8 телевиз үзүүлж байна. Үч чадал хаана оршдохгүй. Бөмбөр төгс төгөлдрүүд эмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ураг усаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлж болно. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн, бие биендэр сэтгэл зүйн хөрслийг харуулах реалити шоуны 11 дахь дугаар эхэлж байна. Богино хугацаанд галбилжих ширүүхэн өрсөлдөөнд эргэж буцалтгүй нэгдсэн оролцогчдын хомсдын төлөө гайхал үргэлж ирсэн. Эд бодволын фитнесийн дэлхийн хошоо орон дасгалжуулагч Анухан өдөртөд 45 хоногийн өнгөрүүлнэ. Цорын ганц ядагчийг хүссэн газар хүргэх төмөр хүлэг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Анухан фитнес шоу. Өмнөх өдрүүдэд дасгалжуулагч Анухан өдөртөдөр өнгөрүүлсэн 45 хоногийн аялал өндөрлөхөд 4 хоног үлдлээ. Хатуу хоолны дэглэм, хөлс туслуулсан эрчтэй дасгал хөдөлгөөн, шантрал цөхрөл, инээдхөөр хосолсон мартагдашгүй өдөр хоногуудыг хэд хамтдаа даван тууж өөртөө хувьсал хийлээ. Өнөөдрийн дугаард хэд өнөөдөр хөнгөн гонигтэй сүүлийн удаа бэлтгэлээ хамтдаа хийж 45 хоногт биедээ гарсан өөрчлөлтийг гэрэл зургийн хальснаа мөнгөлөх болно. Анухан фитнес шоуны цорын ганц ядагч автомашины эзэн тодруулах үзэгчдийн цахим санал хураалт өнөөдөр эхлэх болно. Чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл өөрийгөө шинээр бүтээж өөртөө хувьсал хий. Өөрчлөлтийн төлөөх аяллаа 45 дахь өдөр. Бэлтгэлийн заал тэдний хувьд шин тутам байхаа хэдийн болжээ. Бидний хичнээн их өөрчлөлт гарсан нь нүдний илхэн байна. Сүүлийн бэлтгэл эрч хүч урам зоригоор дүүрэн эхэллээ. Сэтгэл санаа хөнгөн гонигтай байна. Тэгтэл бас гонигтай шүү. Яагаад чи сэтгэл энэ зааланд яг үнэ. Энэ зааланд хамгийн сүүлийн өдрөө бэлтгэл хийж байна. Гонигтай байна. Йоо, тамс чимрээ сүгөрхөн болцгооч юм. Өнөөдөр миний өсний цэц ямар байна? Байнгын нэг юм орчтой харцсан юм аа. Амар гоё өөр харагдчихэв. Юу юм. Эцэг өсөмсөд саад ингэж Шал өөр стилтэй харагдаад. Арай гарган үсээ өнөөдөр Гэтэ турцсан юм чи ингэж тарих гоё л доо. Бондгор хүмүүс ингэж тариул захгүй шүү манай. гоё юм. Тэгээ жоохон гонигтай байна. Тэгээ гайгүй хаа байн холбоотой байх боллоо. 45 хоногийн дараа ингээд өөрийнхөө биеийн дурлаад ингээд толгонд хараад ингэн гэдэг бол бас гоё юм байна. Үсийн мөсөд Замаа ингэ зөксгөр болох болчихсон. За охтод өнөөдөр та бүхний маань хамгийн сүүлийн бэлтгэл байгаа. Тэг багшийн хувьд бол бас та бүхнийг дасгалжуулж байгаа хамгийн сүүлийн өдөр байгаа. Тэгэхээр та хэд маань өнөөдөр яг өөрсдийнхөө хийхийг хүсэж байгаа дасгалаа хийх боломжтой. Тэгэхээр октодоо мэдээч та бүхэн маань 45 хоног ингээд фитнесээр хичээлээ гоё үр дүн гаргацсан байна. Тэгэхээр өнөөдөр хамгийн чухал нь хэдүүлээ нөгөө фитнес фото авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр өөртөө гоё тодотгсон, гоё позтой өөртөөхөө илүү давуу булчинг харуулсан ийм одоо сэтгвтэй зураг авахулнаа гэсэн үг. Тэгэхээр орлогч төлгөө нь өнөөдөр аль булчин дээр илүү төвлөрч зураг авалтанд орё гэж бодож байна. за ерөөхдөө хөл өгцөх юм. За өгцөгний булчингаа илүү тодотгсон зураг авах. За ойлгомжтой. Тэгэхээр ойлоо бэлтгэл дээрээ өнөөдрийн бэлтгэл дээр илүү өгцөгнийхөө булчинг ачаалуулсан дасгалуудыг хийгээд тэгээд зураг авалтанд орно шүү. За оролцогч минь аль булчин дээрээ илүү төвлөрсөн зураг өнөөдөр авахулъя гэж бодож байна. За өгцөг хөл хоёр дээр л арай нэг нарийнхан хөлөөрөл авахлаа хийж байна. За тэгэхээр оролцогч төлгөөнөө бол минь хоёр хамтдаа өгцөгний булчингаа ажиллуулаа. Өгцөгний булчинг хадах дасгалууд хөдөлгөөн хийх нь байна. За оролцогч Эрдэнэ тоглоо өнөөдөр ямар хөө зураг авалт хийх бодолтой байна? Харин одоо миний хувьд чи нөгөө гиднээсээ гидэл ассан шүү дээ. Тэгэхээр нөгөө булчингууд чи одоо дахиад хасчих соёлоо гарч ирэх болохоор яг би одоохондоо тэр
тэрний булчин энэний булчин гэхээсээ илүү зүгээр л би өшөө илүү гоё болно гэдэг нэг зүйлээс зураг авах. Тэгэхээр хоёулаа биеийн пропорц бас гоё засагдсан учраас биеийн бүх хэсгийн ажлуулсан өөгч давталцал хий гэж одоо багшаанууд зөвлөж байна. Тогтолцоо. За ойлгомжтой. За оролцогч аргалмаа. Бүр ингээ хүзүүтэй болоод айгүй нарийн хүзүүтэй болсон юм шүү дээ. Харин тийм ингээ хүзүү нэг юмны ясмасаа олчихсон байна. За гоё харагдчихэв. Тэгэхээр өнөөдөр өөрөө чи үед аль одоо булчингаа илүү тодтгсон ямар хөө поцтой зураг авахыг гэж бодож байна вэ? За би ч одоо яг одоо өөр дээр ихлээр яг сайн мэддэггүй тэгэхээр таны заавраар би гоё тасгал фон авах. За өөрөө чи үед бол бас нэлээд их өөх асуу учраас оролцогч Эрдэнэ дуулаад та хоёр маань хамтдаа бүтэн биеийн булчинг ажиллуулсан өөх хариулах тасгалаа хийгээ явал зурган дээр илүү гоё гарах гэж багшийнхнууд бодож байна. Тэгээ мэдээж багш нь позыг нь заагаад өгч учраас та бүхэн маань санаа зовоод айгаад авах зүйл байхгүй маш гоё зураг гарна гэж багш нь найдаж байгаа шүү. За оролцогч хонгороо аль булчин дээр илүү төвлөрч зураг авах гэж бодож байна. Хевлий өгцөг дээр юм болов уу гэж. За оролцогч хонгор зүйлийн хувьд бол бүр ингээ хевлийн зураас нь бол маш гоё гарсан байна. Тэгэхээр багшаагийн хувьд ч гэсэн илүү хевлийнхаа булчин гаргасан ийм гоё нарийнхан тайлтай болцсон юм чи хевлийн дээрээ төвлөрсөн ийм фото зураг авал илүү гоё харагдах гэж бодож байна. Боломжтой тий. За маргатын үед маргатын бас хевлийг хардаа. Ямар гоё болцсон юм бэ? За маргатын үед бас ийм гоё хевлэтэй болцсон юм чи оролцогч хонгороо та хоёр маань бас хевлийнийхэн булчин илүү тодтгсон ийм гоё нарийнхан бэлгүүстэй болж чадсан юм чи бас гоё үр дүнгээ хуваалцаад аль төлхөө одоо хевлийнийхэн зургийг одоо шингээсэн зураг авах бол гоё харагдах байх гэж бодож байна. Магадаа юу гэж бодож байна? Тийм багшийнхаа амлах шүү дээ. Багш өгнөө тэгэл заавал ашиггүй гэдэг. За тэгээ ойлгомжтой ингээ өнөөдрийн сүүлийн бэлтгэл дээр 2-2-ороо хамтдаа бэлтгэлтэй хийх нь байна. За оролцогч Мино болон Дүлгөнөө хоёрын маань хувьд өгзөгний булчинг ажилласан тасгал хийх нь байна. За оролцогч Жаргалмаа болон Эрдэнэ хуулаа хоёр маань бүтэн биеийг ажилласан өөх хариулах тасгалаа хийх нь байна. За тэгээд хонгороо маргад хоёрын маань хувьд бол хамгийн сүүлийн бэлтгэлтэй мэдээж хевлийн тасгалаар дуусгах гэж байна. За ойлгомжтой охтуудаа. Би хонгорогийн тайрс үсийг аваад хийцэн байна. Харж байна. Гарч байна. За бүр стил имиж нь өөрчлөгдөөд анх орж ирснийг нь багш нь санаж байна. Тэгээ өнөөдөр бол бүр шал өөр болчихсон. Ерөөсөө маш өөртөө ихтэй, үзэсгэлэн гоон бүр тодорцсон. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Тэгээд өнөөдөр баг фитнес зурган дээр фитнес модельуд шиг гарахаар харагдаж байна охтуудаа. Баярлалаа. За тэгээ охтуудаа мэдээч сүүлийнхаа бэлтгэл дээр багш нь мөн адил зочин уурсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн зочин болвол за бизнесмен, дээрэс нь фитнесийн спортоор хичээлдэг ийм гайхалтай нэгэн зочин байгаа. Тэгээ хэдүүлээ зочноо хүлээж авъя. Ингээд манай өнөөдрийн зочин, сүүлийн дугаарын зочин Мөнх Тэмбэрэл маань ирсэн байна. За Мөнх Тэмбэрлэгээ хүлээж авъя. За сайн уу? Сайн байцгаана уу? Уухгүй хөдөлмөр, зогсолтгүй эрэл хайгуул, өөрийгөө сорих мөнхийн хүсэл тэмүүлэл. Оюун ухаан хүсэл тэмүүллийн төгс хосдол Мөнх Тэмбэрэл. За манай Мөнх Тэмбэрэл чинь бүр тэмцээний форумд орсон биш. Хоёлаа сүүл нөгөө UB comedy дээр таарснаас хойш бүр өстой гоё болцсон байна. Тэмцээнд бэлтэж байна уу? Бэлтэж байна. Одоо дараагийн 7 хоногт улсын аврагт орох гэж. Улсын аврагт бас бэлтэж байгаа юм байна. Амжилт. За форум хэр байна? Яг хөө дэжгүй дээ. Би ч нэг нөдний гол сайхны хаалханд орсон. Хоёлаа. Тэгээ би гол сайхны хаалханд ороод ер нь 20 ил алдсан байхгүй. Тэгчээд нэг 6 сар бэлтгэлийг хорцсон. Тэгээ биений нэг үндсэн фигурээ алдчихад. Тэгээд яг хөө сая нэг эргээд имлэгтээ үзүүлсэн чинь тасгалыг хийж болно гэдэг. Тэгээд нэг сая 4 сар орчим 3 сар орчим бэлтгэл. Үнэхээр маш хурдан гоё форумтай болсон байна. Нэлээд их хөглөлцөн бас байсан хэвлэх хэрэгээр тийм билээ. Сая сүулт бүр өст явдггүй дээ бүр ямар их хөглөлцөн юм гээд бүр. Тийм. Одоо бол ерөөсөө яг гоё форумд орсон байна. Яг нэг багцаалтсан л явж байна. Одоо тэгээд 7 хоног тутуулахаар. За өнөөдөр бол мэдээж сүүлийн бэлтгэл тэгээд өөрөг чинь бол спешиал одоо юм зочноор бас оролцуулж байгаатай бол багшаанууд бас та бүхэн харж авах маш их баярлж байна. Тэгэхээр мэдээж өөрөө чи бас нөгөө контент креатор, бизнесменээс зогсохгүй бүр фитнесээр хичээлдэг контент креатор учраас өнөөдөр охтуудын маань оролцогчдын маань хувьд фитнес фото авах болно гэсэн үг. Тэгэхээр тэр тал дээр нь охтуудад маань нөгөө камертайгаа яаж харьцах уу те илүү одоо аль булчингаа яаж түлхүү тодтгосон тасгалуудын позыг бас
авч зураг авах болох уу гэдэг тал дээр бас гоё зөвлөд өгөөрэй. Тэгээ оролцогчдын маань хувьд ч гэсэн бас ийм мундаг хүн ирсэн байгаа учраас та бүхэн манаас сүүлийн бэлтгэл дээр энэ боломжийг ашиглаад асууж давлах зүйлүүдээ бас асуугаад аваарэ гэж багш нь хүсэж байна. Тэгэхээр би нөгөө миний бодлохоор юу байхгүй таадтай адилхан ерөн сонирховч. Одоо би бол нөгөө за тамирчин гэж үл өөрөө хэлэхгүй. Гэхдээ тэмцээнд орсон, 7 удаа орсон, нэг медаль авсан. Тэгээд яагаад тэмцээнд ордог вэ гэхээр тэмцээн болохоор өөрөө аюу тийм том чаленж байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэрэнд ордог. Тэгэхээр яг тэгээд оронгуудаа юу мэдэж авсан юм ягаад өөрийгөө тамирчин гэж хэлэхгүй нэхэр тэр тамирчин гэдэг бол ямар их дэсвэр дэвчээр тусдаа ямар их юм байдаг юм бэ тэ гэдэг зүйлийг нөгөө ойлгосон. Тэгээ хоёрдугаарт нь одоо яг таатай адилхан нэг үндсэн ажил маань өөр ажилтай. Тэгэхээр нөгөө сонирхлынхаа журмаар хийдэг. Тэгэхээр бас тэмцээний төвшөнд бэлтгэх бол бас хүндрэлтэй. Ягаад гэвэл ажлынхаа хажуугаар бэлтгэл, хооллолт, тэгээ дээрээс нэмээд сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарна. Тэгэнгүүтээ дахиад ажиллаа хийн, тэгээ дамаадын олон нийтэд харьцдаг мэрц. Тэгэхээр яг та бидний зовлон бол илүү тийм адилхан байж магадгүй гэж бодож байна. За оролцогч Эрдэнэ дуулаад зочноос маань асууж лавлахаар зүйл юу байна? За мөнх тэмрэл зочныг бол ерөөхдөө мэднэ. Бас өөрийнх нь юуг бас дагдаг. Бас одоо нөгөө яг ийм өөрөөрөө байж чаддаг зоримог. Тэгээд маш олон зүйлийг нэг зэрэг амжуулдаг тэр ур чадвар, тэр одоо ажиллах тэр одоо цагийн хуваарлт дээр маш сонирхолтой санагддаг. Тэгээд та сая хэллээ шүү дээ. Би бол сонирхогч. Гэхдээ би 7 тэмцээнд орсон. Нэг одоо медальтай гэж шүү. Тэгэхээр хэдий сонирхогч ч гэсэн тэмцээн болгонд ороод одоо тодорхой хугацаагаар ингээд орохлоор таны амьдралд болоод сэтгэл зүйд гарч байгаа өөрчлөлт нь юу байна? Танд мэдрэгдэж байгаа? Мэдээж одоо хамгийн хэцүү юм чинь нөгөө нэг дэглэн барина шүү дээ. Тэгээ хоёрдугаарт нөгөө эргэн тойрны хүмүүс маань тэрэнд тасааг байдаг. Тийм учраас нөгөө дэргэд юу яагаад л те нөгөө нэг иддэг хоол идээл нөгөө төр үнэртэл эсвэл ойлгохгүй ч юм уу манай гэрийнхнээс хаваалал эсэргүүцэл ингэх хэрэг байна уу юу те шал тэмэмээр оролдоод байна гэдэг чинь иймэрхүү юмд аюу хийрдэг байна. Яг тэгвэл чамаа нөгөө тамирчин гэж хэлж харахгүй байгаа учраас нөгөө шал тэмээ юм гэдэг гэдэг ч юм те. Ер нь бол спортоос жоохон хөндөй багасаа нөгөө спортоос аюу хөндөй гэсэн болохоор би физиолог мань тасах гэж нэлээд зовсон. Би ч одоо бэлтгэл хийж чад хотоодоо хүртэл цолж ирсэн шүү дээ. Нөгөө буруу одоо систем эдэр бариад юм уу те. Ерөнхийдөө бол тийм учраас нэлээд бас юу хийсэн нэлээд тулсан бас яах гэж. За оролцогч маргадын хувьд асууж лавлахаар юм байна уу? Одоо яг уу заримдаа ингээс бас үнэхээр би ч одоо дийлэхгүй юм байна. Болдим удаа гэсэн одоо үедээ яаж өөрийгөө хувцалж одоо зоригжуулаад өргөжлүүдэд тууштай байж чадсан бэ? Тэр талаас бидний ч угаасаа одоо тамирчин сэтгэлгээ бол байхгүй байгаа шүү дээ. Бид нар ч одоо яг л ингээл дөнгөж ер нь яг заавал тамирчин гэхээс илүү адилхан чамтай адилхан хүн баг. Тэгээ жишээлбэл зүгээр тамирчин гэж худлаа ингэж өөрөөсөө ангуудаа тийм байхгүй. Зүгээр л чи ингээд амар хэцүү юм ингэж бодож хэлж байгаа тэр хүн яг тэрийг адилхан мэдэрч байгаа мөртлөө тэрийг хэлэхгүй байна. Яг л адилхан мэдрэмжийг мэдэрч байгаа, яг адилхан цангаж байгаа, яг адилхан өсөж байгаа, яг л адилхан байгаа. Гэхдээ тэрийг нэг нь илэрхийлж байгаа, нэг нь илэрхийлэхгүй байна. Тэгэхээр нөгөө тиймэрхүү хүмүүсийн дунд орохоор илүү дараахан болдог гэх юм уу? Одоо би нөгөө надад фитнесээс сурсан юм бол маш их тийм даруй байдлыг өгсөн байхгүй юу? За дээрэс нь одоо багшийн хувьд бас яг тамирчин хүний одоо point айгуу гэж шүү дээ. Одоо хүмүүс болохоор тамирчин хүн юм чи одоо хүүхэд гаргахад шууд гоё формонд ордог. Тамирчин хүн юм чи ингээл ерөөсөө л байнгын сэтгэл зүйд бол тархалаатай байдаг ч юм уу. Ийм ойлголтууд хүмүүс айгуу боддог. Гэхдээ ер нь бол фитнес спортод бол насны хязгаар заадаггүй. За зарим тамирчдын хувьд бол бүр 40-50 наснаас эхэлдэг. Тэгэхээр яг л ялгаагүй та бүхэнтэй маань адилхан одоо жамаараа амьдарч байгаад яг уу фитнесийн тамирчин болох нь шүү дээ. Тэгэхээр фитнесийн тамирчин байлаа гэвэл одоо тусдаа сэтгэл зүйтэй юм, тусдаа дархлаатайч гэдэг юм бол бас байхгүй. Яг ялгаагүй л одоо бид нар бол та иддэг адилхан л юм одоо мэдрэмжүүдийг мэдрээ авдгаа. Тэгэхээр та хэд маань ч гэсэн ер нь бол цаашдаа ингээд тамирчин болох бүрэн боломжтой шүү. За. Биднэрт бас яг тийм нэг сэтгэл зүй мессеж бас амар өгөөд тэ тамирчин илүү хатуужтай байдаг, тамирчин ингэдэг ингээд за би тамирчин биш юм бэ чинь тийм байхгүй. Харин тийм тэгээд тэрийг сая хэллээ.
За тэгээд мэдээж зочноос маань та хэд манаас асууж давлах зүйлээ асуугаад авсан болов гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдрийнхөө сүүлийн мэлтгэд орохыг бэлнэ. За сүүлийн удаа агш нь шүглээ нэг цангин тал урагчээ. Багшаага тоолоор 1 2 3 багштай тоолж өгөөрэй. 1 2 3. За ихтэй. Өнөөдрийн зочны тухай бол одоо бас арай шал нөгөө өөр хүн байлаа л да. Тэгээд бодож ирсэнээс огт төсөөлөг өөр хүн байсан. Тэгээд яг миний хувьд болохоор яг тэр хүнээс ойлгосон юм болохоор тэгээд тамирчинч бай, энгийн хүн ч ялгаагүй яг адилхан сэтгэл зүйтэй байдаг. Тэгээд зарим нь бол ил гаргадаг, зарим нь ил гаргадаггүй гэдэг зүйлийг одоо хамгийн сайн ойлгож авлаа. За манай оролцогч Дүлгэн минь хоёр маань өгзөгний булчин дээр төвлөрсөн зураг авахыг гэсэн учраас энэ төхөөрөмж нь бол өгзөгний булчин яг цэвэр ачаал болж өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр орч сая багш нь тааруулаад жингийн тавьсан байгаа шүү. За хин эхлэе. Дэлгэн авчтай. Арай биштэй. За эмэгтэй хүний бас үзэсгэлэнтэй булчин бол ялчгүй өгзөгний булчин тий. Бас өгзөг дандаа хийж байгаа гэдэг шүү дээ. Ирээл зүгээр өгзгөө игээл. Өөрөө чи хувьд эмэгтэй хүний яг аль булчин илүү татагддаг вэ? Мөр. Мөр үү? Тий. Гоё мөртэй хүн чинь гоё тайлтай галтлаар. За сүүлийн мэлтгэл шүү. Булчин. Эхлэхэд бол амар урт хугацаа юм шиг санагдсан мөртлөө төгсгөл гэж бодохоор бас тасцсан байт юм байна нэг нэгэндээ. Тэгээд цаашдаа ч гэсэн гоё холбоотой гоё найзууд байна. Фитнесийн гоё хамтрагчид байна. 10 8 одоо энэ төхөөрөмжөд фитнес дээр одоо хичээлдэг бүх хүмүүс хийдэг тасгал байгаа. За сүүлийн 5 орч. Тэгэхээр 5 орч. За нэг нургаа хотош бид бүгд. За. Хүн дээ нөө. Чин болж байна. Ямар поз авах гэж байгаа хараа өгч нэг. Ямар поз бэлдсэн. Өгзгөө харуул станыг харч. Ямар поз. Өгзг нь хөөж хараа өгч. Хөөчлөсөн. Болондоо. Ер нь болондоо. За Ануха фитнес шоунд оролцоод шантарч исэн үе бол нэлээд хэд байгаа. Тэгээд анханасаа зориглоод шантрахгүй шүү. Шантрах үе гарах юм бол хичээгээрээ өөртөө хилцсэн байсан тулдаа бас давж гарсан. Шантармаар үе байсан, цуцах үе байсан тий. Сэтгэл санааны хувьд хүртэл ингээл хүмүүсийн янз бүрийн юм чатаар орж ирээд дайралтууд бол байсан. Тэгээ би за гэж дотроо даваад сэтгэл дотроо өөртөө ялцаал даваад гарсан да. Ер нь бол харамсаж байгаагүй одоо бол эргээд харахад бол харамсангүй харин гоё онсон байна. Ануха фитнес шоунд оролцоод даваад гарч байгаа да. Үнэхээр гоё юм. Одоо багшаараа загнуулах байх нь шүү. Эвгүй ээ нөө. Эвгүй аа. Өглөө болохоо шүглэн сонсогдоод зүгээр. Жим рүү явхад бол зүйлд орж хавтараад. Булчин багшаа. Булчинаа. За яг булчингаа мэдрэх нь аягүй чухал тий. Тухайн ажиллаж байгаа булчингаа гоё мэдрэн шүү. Манай орчтой үед ирэхэд бол өгцгөө нэг өдөр тусдаа тий. Хөлөө нэг өдөр тусдаа мань тааштай хичээл хийвэл ер нь зүгээр шүү за. Тэгтэн үуч ямар нэг салгаал өгцөг хийгээл ингээд шүү дээ. Гоё өгцөгтэй залуу гоё шүү дээ. Гоё өгцөгтэй залуу. Ямар санагдтыг? Тийм гоё. Гэтэ гоё өгцөг хийж байгаа залуу ямар санагдав. Ийгэл санагдав. Шапууч. Боцсон. Тийм маш их одоо бэлдэж байгаа. За өснийхаа үзүүрээс хөл хүртлээ ер нь бол бүгдийг бэлдэж байгаа. Тэгээд ямар ч сан гоё өөрчлөлтүүдийг харуулах болно. За манай хоёр одоо эндээ орж байгаарай заяа. Өөрсдөө орж чадах уу? Чадна багшаа. Чинь уцаа ирээ шатах шүү заяа. Өгцгөө тултны хөлгөө хийж байгаарай. За. Хөөгөө. За. Хөөгөөрэй. Өгцөг минь хөөгөөрэй. Оюутан байх үедээ 63 кг аюу өөрийгөө торхаа гэж боддог байсан. Тэр үеэсээ чи ингээд давсан гэж бодохоор бүр нэг л өдөр ийм болчин. Тэгээд ийм богино хугацаанд те ийм үр дүн гаргах чинь тэгэхээр бас гоё юм байна. Төсөөлшгүй. За манай хоёр оролцогчийн үед бол ерөнхийдөө нөгөө жингийн илүүдэл маш ихтэй байсан. Нэлээ их бас
олон килограмм өөхийг хассан бас өнөөдөр өөртөө ч уулзж байна. Тэгэхээр яг нөгөө жин хасахад ялангуяа кардио тал дээрээ яг тэмцээнд ороход бас төвлөрч бас өөхөө хасдаг шүү дээ. Тэгэхээр манай хоёр бас нөгөө жин буулгах тал дээр кардио тал дээр зөвлөгөө өгвөл. Харин сая ирээд бүр хэлсэн те. Бүр амар гоё товсон байна. Тэгээд турхаар бас өөрт нь айгүй гоё зөгчлээ. Тэгээд айгүй ингээ ойроос нахаас айгүй царайлаг тийм юм биш үү? Нэр ингээ харах юм ихтэй гэх юм шүд нүднээс аваад. Яа за баярлалаа. Яг нөгөө жин хаяад ирэхээр хүний энэ ёстой ихээс төрсөн унаг нь төрх нь гарч ирд юм лээ шүү дээ. Одоо болог дахиад 20 30 хаяа. Би нэг тийм бичлэг харсан байхгүй өөрөө ч айгүй гоё нэг юм турхаа. 10 жил гоё дуулж байгаа. Яа тэгээ тийм гоё битээ дээрээс нь тийм гоё хоолойтой гэх юм бол яа. Зүгээр баахан л караш. За баярлалаа. Ер нь гэхдээ тэрийг зорьсон байгаа юм тийм. Зорьсон баг. Тэгэндээ гэдэг. Тийм тэгээд дөрөв бас хэлж шүү дээ. Өөрлөө чинь чат биччихсэн гэсэн. Тэр чатын зэнц юм өөрөө. Үсэндээ юу ийм бүр биш. Зөвлөд хариу өгсөн шүү. Хариу өгсөн. Харин өнөөдөр одоо шоуныхаа буйнаар уулзлаа. Өнөөдрийн зочин багшийн хувьд бол одоо маш надад бол ойрхон байлаа. Тэгээд хувь хүнийхээ хувьд ч тэр өөрийнхөө амьдралын хувьд ч тэр маш том бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалтуудыг өөрийнхөө болоод өрөөлийн амьдралд одоо үзүүлсэн ийм том коуч ирлээ. Та юу гэж үзсэн нууц биш болов? Гэхдээ би өөрөөс нь одоо зөвлөгөө авах гад яг нэг өөрийгөө хөгжүүлэх тал дээр тэгээд илүү энэ хүний энэ дотоод одоо мэдрэмж юу нэгэн надад айгу одоо таалагддаг. Тэгэхээр уулзаад үзэх юм бол намайг илүү задлж өгөх юм шиг санагдаж би өрлөвчин час бичижсэн мэлээ шүү дээ 12 сард. Багш надад бас хараагүй. Сэнц юм уу? За уучлаарай. Одоо ийм гоё бүсгүүчүүдэд хариу өгнө үстэй бас. Өглөө үү. Байнгын чад бичиж олно үстэй. Дээрээс нахаар ингээд бүр аюу царайлаг юм. Яа дасгалтай орё манайхаа. Надад төрсэн мэдрэмж гэх юм бол өөрийнхөө би ялаад чинь 5 хоног би амжилттайгаар ингээд өнөөдөр зогсож байна. Тэгээд миний хаанаас тийм төсөр төвчээр гарсныг бүүмэд өөрөөртөө айгу том баяр хүргэчихье. Мундаг байсан шүү. За гоё дэмжээд артсан байж болно шүү дээ. Зөөлөн болчоод үү хаа нөхгүй. Алдаг уу те? Алдаг уу? Харин ирж ич тогшоо зочин багшаа. Өнөөдрийн шүглнүүд гайхалтай гоё сонсон гэж байна. Өөрөө хөөх. За сүүлийн 15 секунд 1 2 3 4 сүүлийн 5 4 яар. За болчихшгүй сайн байна. Яа сайн биш те. Амсгаар сайхан гаргачихгүй. Сагаа аваад өгчихгүй шүү зэ. Ямар байна? Би бас нөгөө энэ өвчүүний бүдэрхийндээ нэг жоохон жижигэн гэмтэл авсан. Тэрнээс болоод юу яах. Одоо чаа хэн дээрээ зогсчих. За яана. Би юу? За энд аяарах хийгээрээ. Харин товцсон чинь яана. Хөдөлж мэдлээ. Хичээг аваад дэшээ гэж шидчих үү. Яа. Арга. Жохоо өршөө зогсчих швал. За 10 секунд явах юм. За 30. За явлаа. Урдээ. Зүгтээ. Болчих. Исгаа гаргаа шүү. За сүүлийн 15 явчих. 1 2 3 4 5 6 1 явлаа. За жоохон амарч. Ерөөс юу амьсгах гэж болцсон юм шүү те. Тэгээ ер нь ачаал таах чадвар бол маш их тайжилсан байгаа. За манай хоёр оролцогчийн хувьд болохоор 40-оос дээш насны эмэгтэйчүүдийг бас төлөөлөө оролцож байгаа. Тэгээ ерөнхийдөө бол маш сайн үр дүн гаргаж байгаа. Өмнө бас орж исэн 40-оос дээш насны эмэгтэйчүүдийн бас рекордыг эвдэж байгаа хоёр бүсгүй байгаа шүү. Манай хоёр. Таны хувьд бол айгүй олон хүмүүст бас юу болж байгаа хаа. Инспирашн болж байгаа те. Тийм. Сайхан маань би бол өөрийнхөө хувьд зорилгоо биелүүлсэн гэж бодож байгаа. Ямар ч байсан одоо шин дүр төрх эрүүл болох эхлэлээ тавья гэж бодож байсан. Тэгээ яг одоо шоуд таарсан. За манай мөнх тэмбэрлийн хувьд бол бас өөрөө UB comedy бас оролцсон шүү дээ. Тэгэхээр манай хоёр оролцогчд зориулаад жоохон нэг юм чимх инээд өгч болох уу? Инээд өгч болох юм шүү. Ямар амар юу гэнэ. Би нэр чи намайг бол UB comedy дээр бол авсан шүү дээ. Одоо би өшөг аавн заяа. Одоо би заал хэн энийгээ үзчих. Чи бас намайг тийч алах гэдсэн шүү дээ. Ер нь бол нэр ой чи бүр ой. Яг гэдсэн ер нь. Тэгээд одоо миний товшин дээр ирсэн шүү дээ.
Яг мэдчихсэн юм. Яг юм хөө бол. Нэрээ UB comedy үзчихсэн мундаг байсан шүү дээ. Аа. Тэр нөгөө нэг зангиатай орол тий. Бижектай үү. Тэр хамгийн мундаг нь эс шүү дээ. Хүмүүс зүр пер. Тэр бас ер нь хошин мэдрэмж юм юмор гэдэг чинь бас тархины асуудалтай холбоотой байдаг. Тархи сэтгэлгээний тэр нөгөө чөлөөтэй сэтгэж байгаатай холбоотой. Яг их сонирхолтой юм байна. Сонирхолтой. Анх удаа хийж үзсэн. Бас гоё альжаал тайлах спорт шүү дээ. Яг уу дайралцсан. Намайг тэр яг дайралцсаныхаа нэг хэсгийг дахин хэлэх яг нүдрөө олж. Айгу. Би бүгдээ болчихсон. Бүгдийг delete бол. За. За тэгээ манай хоёр үргэлжлүүлээд тасгалаа гэж хоёулаа дараагийн хоёр олцсон орчихоо. За. За манай хоёр хийгээ. Сонирхсан. Үргэлжлүүлээ. За охтуудаа гэлцаараа 21 цаг болсон байна. Гэлцаараа багшуугаас ойртоо өрөөд. За үзэгчдээ та бүхний маань одоо маш хариуцлагатай үе эхэлсэн байна. Тэгэхээр оролцогчдын маань 45 хоногийн хугацаанд гаргасан үр дүнгийн зураг TV8 Mongolia Facebook албан ёсны хуудсанд байршсан байгаа. Тэгэхээр та бүхэнд маань ерөөсөй 24 хүн цагийн хугацаанд одоо дэмжиж байгаа оролцогчдойгоо дэмжих хугацаа байгаа учраас оролцогчдын маань тутал лайк, шеэр хийгээд өгөөрэй. Та бүхний маань нэг лайк, нэг комент болгон цорын ганц ялагчийг тодруулахад маш их дэм бодно шүү. Тэгээд оролцогчтой амжилт хүсье. Үзэгчдээ манай охтуудын тутал дэмжиж өгөөрэй. Миний би 45 хоногийн дотор одоо өөрийнхөө дотоод сэтгэл, мөн чанараа бүгдийг шавхаж өнөөдөр 45 хоногийн дараа ийм бие бүтээж чадлаа. Өөрийгөө ялан дийлж чадлаа. Намайг дэмжих юм бол лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. За тэгээд 45 хоногийн турш хонгор зулны ийм өөрчлөлтийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар би яг 100% бүр өөрийнхөө өөрчлөлт чадсан байна. Одоо та бүхний минь дэмжлэг хэрэгтэй байна. Бүгдээрээ лайк, шеэр намайг дэмжээрэй. 45 хоногийн хугацаанд бид нэр үр дүнгээ үзсэн гэдээ байж байна. Тэгээд намайг дэмжээрэй. TV8 Mongolia албан ёсны пэйж хуудасаар нь намайг дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа. За ингээд одоо санал хураалт маань эхэлж байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Би ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд өөрчлөлтийг чадлаараа хичээгээд авчирсан байгаа. Тэгэхээр та бүхний нэг комент, нэг лайк чинь маш чухал шүү. Тэгээд намайг дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэр хийгээрэй. Хайртай шүү. За ингээд 45 хоногийн хугацаанд 40 насныхаагаа за бараг 45 насныхаагаа төлөөлж 85 кг-аас одоо 13, 14 хилийг хасч одоо өрсөлдлөө. Би өөртөө ч гэсэн бас өөрийгөө сайн байлаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк, шеэр. 45 хоногийн хугацаанд миний хувьд чадлаараа хичээлээ. Та бүхэн маань намайг дэмжээрэй. Санал хураалтын оноо бол биднэрт маш чухал. Тийм болохоор дэмжээрэй. Гооч шүү миний фэнүүдээ. Цахим санал хураалт эхэллээ. Үзэгч та TV8 Mongolia Facebook хуудасаар зочилж дэмжиж буй оролцогчдоо яг одоо санал өгөөрэй. Сошиал санал хураалтаар хамгийн их реакшн, хамгийн их шеэр, хамгийн их сэтгэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно. Санал хураалт энэ мөчөөс эхэлж 7 дугаар сарын 20-ны 21 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана. Танихаар 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан оролцогч хэн бэ? Хамтрагч City Mall. Хамтрагч Sodom Foods. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max. Хамтрагч Apex Gym. Хамтрагч Andmade. За мөнх тэмдэрлээ одоо манай хоёр одоо оролцогчийн хувьд болохоор тэвлэн булчин ер нь бол нэлээд сайн гарсан юм. Ядараад хэлсэн байгааз. Дундуур нь зураас идэр гараад ирсэн. Инээж шүү дээ. Хөвдөө нэнэж байгаа сте. Ийм гоё болсон. За манай хоёр оролцогчийн хувьд бас маш сайн өөхсөн байгаа. Өөхний бол нэлээд сайн бууж байгаа. Тэгэхээр та хоёр минут бол хэвлэлийн тасгал дээр төвлөрч одоо бэлтгэлтэй байна гэсэн. Тэгэхээр одоо 100 болж байна. Эмэгтэй хүн одоо хэвлэлийн булчинтай байх гоё нарийнхан тайлтай авах ер нь бол бас айгу үзэсгэлэнтэй харагддаг болов гэж бод. Тийм шүү дээ. Тэгээд ерөөхдөө баг нөгөө топ өмсгөл тэрийгэ гаргаал тий. Тэрийг хүмүүсийн харж байгааг өөрөө хараад тэгэл хараагүй юм шиг баг ингэж мэгч. За охтуудаа хоёр маань одоо мэдээч фитнес фото дээр бол аль түлхүү хэвлийгээ тодтогсон гоё зураг авахд шийдсэн байна шүү дээ. Тэгэхээр манай хоёрын төвлийн тасгалаа хий. За бид хоёр шалгах шүү зэ. Хөлөө ийшээ харуулаад толгоо дэшээ харуулъя.
Ерөнхийдөө нэг амар харамссан ч юм янз бүрийн тийм юм байхгүй. Угаасаа анх энэ хүн бол угаасаа сонгосон сонголтоо алдаа гэж болохгүй шүү дээ тий. Тэгээ ямар ч байсан эцсийн үзээд нэг талтаа гарсандаа бол баяртай байгаа. Тийм энэ бол аюу зөв сонголт байсан гэж бодож байна. За явлаа. Маргатай чи хэвлийгээ бүр тусалсан юм уу? Бараг тэмцээний крем төрөгцсөн юм уу? Крем тэр байхгүй. Тусалсан юм уу? Тийм тусалсан би одоо тусалсан. Гоё харагдчих. Айгуу гоё. Арсных гоё харагдчих. Тэгж байна. Тэмцээ аваагаар биш. За маргад өргөжлүүлээд шоу дууссан ч гэсэн өргөжлүүлээ хоёул бэлтгэлээ явуучих зүгээр шүү. За. За сүүлийн 5 секунд 5. За. 4. 2. Яаж хандах? Ер нь бол өнөөдөр яг өглөө буудлаасаа гараад тэгээ фитнесийн зал руу явж байгаа. Одоо явж байгаа хооронд маш их юм бодогдчихлаа. Ер нь бол анх энэ тийм одоо шоунд орохдоо яана би чадах болов те маш олон хүний төлөөлөгч учраас одоо чадах болов гэсэн төгшүүртээ орж ирж исэн. Тэгээд өөрийгөө айгүй их дайчилж исэн. Багшийнхаа буйнаар өнөөдөр би өөрийгөө өөрчилж чадсан байна. За яваа. Танийхаа сүүлчлээ явчих. За тэгвэл гараа алдаа тавиад явчих. За сүүлийн насгал шүнлээ. За душгаалээ. За 1 2 3 болоо 6 5 хаагаар. Сангараа. 2 за. За болж За. байна. За манай хоёр одоо тэг өргөжлүүлээ хэвлэн засгалаа дахиад нэг 15-20 минут өргөжлүүлээ орчих. Тэгээ удахгүй фитнес фото зураг хийдэг аа. Нэр нэг юм асуу та энэ нэр хэвлэгээ тэр нэр хэр хийж байна? Яаж ийм хурдан болов? Гоё. Заавраар хоолны Тэгсэн үү тийм. Хоолол маш сайн. Гэхдээ дээр нууцаар бас нэмж хийсэн үү? Үгүй юу. Эсвэл сайн алхсан бах тий. тийм ер нь бол оройдоо нэлээд сайн алхсан. Итгэлдээ өглөө нь явчаад оройдоо ер нь бол нэлээд сайн. Ер нь алхалт маш сайсан. Ивент хийгч Гогваша Holistic Beauty Salon. За хүмүүс сүүлийн бэлтгэл учраас бас зочинтойгоо хэдүүлээ бөөндөө хамтдаа нэг сүүлийн дасгалаа хийчихэ гэж бодож байна. Тэгэхээр хоёул юу яа оролцогчтой одоо хэвлийн дасгалаар өнөөдрийнхөө сүүлийн бэлтгэлийг дуусгая гэж бодож байна. Тэгэхээр үзэж байгаа үзэгчд маань хүртэл бас энэ дасгалыг яг одоо бид бүхэнтэй хамт хийж болох байгаа. Тэгээ хоёулаа ихтэй харуулчих. За хэвлийн дасгал дээр бөөндөө ерөөсөө айгүй амархан энийг хийдэг шүү дээ. Доош харлаа. Гүйлээ. Оп. Ааха. За гар авлаа. Доошо буулгалаа. За эндээс огш нь харчээ. За бөөндөө явах уу? За эхлэх үү 35 явчих уу? Оп. Саавта гаргалаа. Гүүгээрээ. За харъя огш нь. Зүйтэй. Явлаа. Зүйдээ ойр шүү. Яарэ өгтөө. Зүйдээ насгал шүү. Болж шүү. Зүйдээ 20 секунд. Эрчимтэй явна шүү. За өнөөдрийн сүүлийн бэлтгэлийн сүүлийн насгал өгтөө. Сүүлийн 15 секунд орё. Явлаа. 1 яваарэ. 2 3 4 5 6 7 сав гаргана шүү. За сүүлийн 5 4 3 2 1 амрээ. Зя. Манай охтод оролцогчд маань маш сайн дасгалаа хийдэг болсон байна. Үнэхээр 45 хоногийн хугацаанд бол багшийнх нь хүлээлтэнд та бүхэн маань хүрч чадлаа. Санаа юу вэ нөө? Сүүлийн дасгал хийсэн чинь. Санандаа багшигаа. За гайхалтай нөхдөө та бүхэн маань 45 хоногийн хугацаанд эцсийн дүндээ өөрөө ялан дийлж чадлаа. Өнөөдрийн бэлтгэлийг хамтдаа удирдан явуулсан бизнесмен Мөнх Тэмрэлтэй баярлалаа. Хэдүүлээ өнөө олон зүйл сурч авсан бахаа тий. Тэгэхээр дөрвөн хугацаанд ч гэсэн манай охтууд маань оролцогч нарт маань маш гоё сэтгэлээрээ зөвлөгөө өглөө. Богинохон ч гэсэн час хийсэн гоё яриа өрнүүлж чадлаа. Тэгээд эрсэн зочиндоо бас гарынхаа мэлгийг өгч чинь бас өгнөө. За Анхаас фитнес шоуны сизон 3 маань хамгийн сүүлийн бэлтгэлийг хамтран удирдан явуулсан Мөнх Тэмрэлтэй маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь бизнес болон тэмцээн уралдаанд амжилт хүсье. Тэмцээндээ сайн оролцоод олон алтан медалууд эзэн болоорой гэж хүсье ерөө. За өрөөлөө болов. За баярлалаа. За тэгээд та хэдтэй бас амжилт хүсье. Тэгээд бас фитнесийн юунаас гадна бас айгүйх тийм хил ам дагуулсан гэдэг чинь нэг юм энтертайнментлэг нэвтрүүлэг ер болсон шүү дээ. Ингээ хүмүүс чинь нөгөө тим энэ илүү сонирхолтой. Тэгээ бас айгүй гоё тийм шоу бас үзүүштэй юм болж хувирсан. За тэгээд өнөөдөр бол үр дүнгийн харахаар бас айгүй би ч одоо түрүү орж ирээд
фитнест явдаг хүмүүс тийм байна л гэж харахаар л тийм битэл ямар ч гэсэн болсон байна. Тэр маш богино хугацаа. За тэгээд зочиндоо хэдүүлээ хамгийн сүүлийн халуухан алга таршилтыг бэлдээ зочноо өдөө. Санаа шүү. Хамтрагч Apex Gym. За охтуудаа ингээд та бүхэн манаас бэлэг авлаа, гоё зочинтой бас уулзлаа. Фото зураг авалт эхлэх гэж байна. Тэгэхээр фитнес фото зураг хайдуулаа авахулъя. Гэс бэлдээ шүү заяа. Багш нь 15 минут өгнө. Гэс доошо буугаад фитнес фотондоо бэлдээ. За гүүгээрээ охтуудаа. Гүүгээрээ. Зургандаа. Вау. За ёстой багшийн төрөний хийснээр фитнес модельүүд шиг харагдаж байна. За тэгээ өнөөдөр та бүхний маань, охтуудын маань, оролцогчдын маань фитнес зургийг авахаар зурагч Погжи маань бас ирсэн байна. Johnny 23 Погжи урлангийн үүсгэн байгуулагч Отгонбаатар. За оролцогчдын маань хувьд бол мэдээч эмэгтэйлэг бөгөөд гоё ялдамхан тийм фитнес фотоинуудаа авъя гэж бодож байна. Ерөнхийдөө урд өмнөх сессонууд дээр бас жоохон арай нэг өөр өнгөстэй явсан болоо гэж бодож байна. Таны хувьд бас зөвлөгөө охтуудад маань өгвөл фитнес фото бас өөр уран сайхны зураг авалт юугаар ялгах гэдэг байна. Хэдүүлээ ямар ч байсан гоё эмэгтэйлэг байдлыг тодохыг хичээн те эмэгтэйлэг байдал дээр мэдээж нэмхэн нөгөө шоуныхоо утгыг бодоод бас эмэгтэйлэг байдал дээр ирч хүчтэй байдлыг нэг харуулсан л тийм зургийг л гаргахыг хичээж байна. За ойлгомжтой. Тэгэхээр багшийн хувьд бол та хэдтэй гоё поз заагаад өгчин. Зурагчны маань хувьд бол та хэдтэй гоё зөвлөд явчин. Тэгэхээр ерөөсө сандрахгүй өөрсдөө ерөөсө фитнес модельээр төсөөлөд угаасаа ялагдахгүй гоё болсон байна. Тэгээд итгэлтэй агаараа битгий санаа зовоорой. Ийм гоё үр дүн гаргацсан юм чинь бас хэдүүлээ. Гоё фитнес фототой болоод авчих юм бол та хэд бас Анугаас фитнес шоуны 3 дахь улирдороо маш гоё төвхөлдөх болоо гэж багшийн хувьд найдаж хүлээж байгаа. Тэгээд оролцогчдоо одоо ингээд зориулсан тусгай хэсгүүдийг бэлдсэн ба тэгээд хэдүүлээ фитнес фотонд орох хогтоо бэлнэ. Ерөөсөө бид харагдчихсан. Ерөөсөө алаад ураад өгөхөөр дүлгөөний бүр харцсан бүр алаад гэх юм чи бүр харцны үрдэл бүр өөр болсон юм шүү дээ. За тэгээ хэдүүлээ ихтэй тэгэхээр багшийн хувьд бол дүлгөөнөөс шууд эхэлчихмээр. Дүлгөөний хувьд бол шууд зураг авалтандаа би өөрөө поз бас бэлэн болгоцсон байгаа учраас дүлгөөнөөс эхлээд хоёлаа зураг авалтандаа. За эхлэв. За Им хит задгаа биш. Дээрэс нь яг өнгөн ингээд те миний арьстай бас ерөөхдөө нийлэхөө тэгээд бас нэг юм юу ч өмсөөгүй юм шиг биеийн галбирыг тодтогоод бас юм бариу хувцас сонгосон байгаа. хит хоошоо гэдэхгүй шүү за. Тэгж жоохон уршлуулж шүү за. Энийг нэг жоохон болчихдоггүй л эндээс ч. Үсэнг. Артлага үлмэг дахиад жоохон өргөдөө. Зөв. Гараа ингэж нуулахгүй тэгшгэн. Зөв. Жоохон энийг үзтээ. Зээч жоохон уршлуул та. Артлага үл. Хоёр үл хоёлоо тэгшгэн нуулахгүй. Эргөө жоохон доошлуулъя. За нүрээ жоохон хэд уурлахгүй шүү. Зөв. Хит нэхгүй. Надад шиндаггүй. Окей. За окей. За янзтай. Гоё. За. Асаж дүрлэлтсэн харц дэггүй айлаараа бусдыг соронц мэт татагч энэ бүсгүй өөрийгөө шинээр асааж чадлаа. Сансандаа заавал хүрдэг омглон бүсгүй үнэхээр л хэлсэндээ хүрч төгс галбираа урлаж бүтээж төгс өөрчлөлтийг мэдрүүлж чадлаа. Үнэхээр гайхалтай. Зургийг бол нэрээ хаанаас нь ч бол хаанаас нь авсан. Угаасаа л би одоо турхан харагдаж байгаа. Өмнө ингээл нөгөө нийлэмгэр хувцаар ингээл өөрийгөө далдлаа л те
За яаж гарч байгаа бол өнцгөө нь яаж таарсан бол гэж санаа зовдөг байсан бол одоо зүгээр хамаа алга зүгээр дараатай гэл байла. Одоо хоёул нэг урагшаа хараад зогсоод үзье. Уртаас ингэж. Өөрөөсөө гарч болох шинэ өнгө аясыг л гаргасан хувцлалт нүүр будалд үс засалттай л одоо очиндоо. Уртаас эндээс хоёлоо гараа нэг иймэрхүү байдал. Жохон дэвшлүүлж. Та жоохон ислэх үү? Гараачуд дэвшлүүлээ. Зөв. Эрүүгээчуд дэвшлүүлээ. Тэгээ хажууд жоох хажууд тийш. Цэж аргачлал хэд явахгүй ш. Зөв гоё эрүүгээ гаргаад билээгээ татлаа. Арилаа. Нүдэрээ жоох хараадаг. Хитэхгүй. Нүүр нь болохоор хажуунаас гоё харагдав. Тийм ер нь энэ үнцгэл юм байна тий. Энэ үнцгний фитэх юм байна. Хажуунаас гоё. Вау. Энэ гоё. За. Янцтай. Баярлалаа. За. Нэмж шивээс. Ер нь бол дотоод сэтгэлээ илэрхийлье гэж бодож бас зориуд ийм хувцсыг одоо бас шийдэн гэж зориг гаргаж одоо аваад тэгээд тэрнийхээ дагуу ондоо нарийн тоглоом нарийнгаар хонгорогийнхаа тайруулсан үсийг зүгээд гэхгүй юу. Энэ хүссэн зориг гарч байгаа. Уянгалаг зээл хоолой дотоод сэтгэлийн торгон мэдрэмжээрээ бусдын хайрыг татагч дуучин Эрдэнэ тунгалаг. 45 хоногийн өөрчлөлтийн төлөөх тэмцэлд нэгдсэн тэрээр үссэн үр дүндээ хүрч төгс бие галбирыг урлаж гэрэлтэж чадлаа. Зурагчны хувьд бас айгүй гоё мэдрэмжтэй чадварлаг зурагчин ирсэн байна гэж би бодож ин. Тэгээд гэрэлтүүлэг жоох инхүү тихүү гэдэг айгүй гоё хилээд мэдрэмжтэй авч байгаа. Жоох хандвал чи за яг миний үзэл рүү. Зүүн талынхаа хөлийг жоох эргүүлч. Зүүн хөлөө. Зөв. За. Нэвлэгээ татаарай. Цээж өөрчлөл. Дахиад цээж өчөд өөрчлөлч. Үзэн яхаар байна. Хар болохоор бас тэгээд тий. Яг уу энэ дээр бол хөлөг байгаа. энэ ихтэй юм байна тий. За баг болцсон юм уу? Энийг тоочлохоор л юм байна. Энэ бол гоё л. Зөв одоо та за оршлуулад зөв наач гоё. Гоё. Нэр ч гэсэн гоё гарахаар энэ тий. Галаад чи. За. Энэтэй. Хайр засварлсан энэ бүсгүй өнгөрсөн хугацаанд бие барилдраа өөрчлөхийн тулд өөрөөсөө хичнээн хэмжээний хүч гаргасныг та бүхэн одоо нүдээр үзэж байна. Тулгарсан бэрхшээл бүрийг тэр даван туулж, бодит өөрчлөлтийг харуулж чадлаа. Үнэхээр гайхалтай. Биенийхээ өгцөг хэсгийг илүү тодтогч гарахыг хүссэн. Тэгээ багш маань надад бас гоё өгцөг хэсгийг гаргаж өгсөн, познуудыг зааж өгсөн. Тэгээд багшийн заавраар өгцөг гаргасан позтой зураг авалт хийлцэн. Тэгээд маш сонирхолтой байдаад. Тэгээд нэлээд сайн ингэж тоглоод өгөндөө. Жоо эрүүгээд дэвшлүүлээ. Тамирлгаа хараар одоо. Тэр жоохон нааш харалч. Зөв. Би нэг хүлээ нэг юм. Би яг магадгүй битүү хөдлөөр. Миний хувьд болохоор одоо яг энэ 45 оны хугацаанд угаасаа хевлэгээ гаргаж ирнэ гэсэн зорилт тавьсан. Тэгээд яг тэр дагуул тэрийг илүү тодтогсон позтой зураг авах хуулгах гэж бодож байна. Дээш хараа үзтээ. Биш. Багшаа гарлаа. Зөв шарч. Хевлэгээ татлаа. Шарч. За миний хувьд зурны хувьд л энэ хамаагүй хэвтэх харагдчихээн. Харин энэ хэсэг чанд ямар санагдчихээн. Энэ бол зүгээр л байна. Гэтэ бүр гоё ингээ нөгөө бүр номерч гоё хотод шүү дээ. Тэгж л хотол. Гараа жоох уршлуулч хот. Гараа сандал нэрээ тавь үсттэй. За нэг тийм. Ишаар. Тэг би юу л хэлэгдэжлээ. За энэ яг зөвш. Та заарчлууллаа. Өгцгөө бүр гоё хотоогоор. Зүйтэй хөвлөгээ татлаа. Нүрээ гоё болгох шин. Нүрээ энэтэй. Чи гоё хавирын тодруулж байгаа. За. Ерөөсө фотошоп орохгүй заяа. Энэтэй. Энэтэй.
Магадгүй нөө би ч нөө дандаа шилмэлтэй үсэшүүлчихсэн дээр нэг суулцсан хувцастай явдаг гэсэн бод энэ удаа арай өөр тэгээд барыг нөө бидний шил авчрал барыг какившгэр шиг болох гэдэг шүү дээ. Хайр татам инхри дүр төрх. Ухаалаг хэрсүү зан чанараараа залуусыг байлдан дагуулагч зураач бүсгүй. 45 хоногийн өмнө өөрийн бие галбираа шинээр уралдахаар эргэлт буцалтгүй шийдсэн. Галз огтой энэ бүсгүй үнэхээр л хэлсэндээ хүрч төгс галбираа бүтээж чадсан байна. Баяр хүргэе. Ерөнхий ивент итгэгч Сондөр Мэйд. Ерөнхий ивент итгэгч Winning Star. Ерөнхий ивент итгэгч Хамниган Арт. Ивент итгэгч Миг Даатгал. Ивент итгэгч Гогваша Holistic Beauty Salon. Ивент итгэгч Eco Car. Ивент итгэгч T-World. Чихрийн шижингийн цай. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна, инсулиний мэдрэг чанарыг нэмэгдүүлнэ, бодис солилцоог дэмжин чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлнэ. Ирүүлэр туръя. Beauty Japan Cosmetics, Chifure. Монголын анхны нүүрний барай заслын Гог Баша салон нь 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Манай салон нь мис аппарат хэрэглэхгүйгээр нүүрэнд үүссэн үрчлээ, унжилт, хөгшрөлтийг сааруулж, залуужлтыг эрчимжүүлэх үйлчилгээтэй олон төрлийн массажуудыг хийж байна. Нүүрний барай заслын салбартаа анхдагчийн хувьд олон улсын стандартад нийцсэн шилдэг техникүүдийг дэлхийн олон улс орноос суралцсан нэвтрүүлж, богино хугацаанд өндөр үр дүн үзүүлэн ажилдагтаа бид үргэлж баяртай байдаг. Салбаруудын хаяг: улсын хөтөлбөрийн 3 давхар, салбар 2, саруул төвийн 2 давхар, салбар 3, соёлж молын 5 давхар, салбар 4, 13 дугаар хороол Сандай Плазагийн 4 давхарт. Говь газар Кашмир. Дэмжлэгээ болон гол сайхны чиглэлээр Улаанбаатар хотод 4 салбарт 60 ажилтнтай 6 дахь жилийн үйл ажиллагаа явуулж байна. Бид дэвсрав. Винасид хар будаа, эрүүл тижээллэг, харьцуулшгүй. Итгэл дүүрэн чанар, сэтгэл дүүрэн амт. Винасид. Жинхэнэ Япон амтыг танд. Өнөөдөр хүртэл би ус уулганыг адилхан гэж боддог байлаа. Уусны дараа зөвхөн цангаад айлах биш. Ирж хүч энерги эрцгийг хурдан өгөх нь чухал болохыг анзаарлаа. Бая. Балаг бүрээс ирж хүч. Ивент итгэгч Corny Brand. Хамтрагч Face Store. Хамтрагч Beauty Japan. Хамтрагч Alpha Hotel. Хамтрагч Yundas Makeup. Хамтрагч Orgo Brand. Энэ бүр хэд болохгүй. За. Өөрөө жоохон энэ урагшлал.
За одоо бол фитнес одоо тий фотогийнхоо зурган дээр ер нь бол маш сайн хэвлийг харуулмаар байна. Нөгөө анх нэг жоохон ингээд нэг бүр ингэ гундуугаа орж иржсэн бол тий өнөөдөр ингээд төгсгөлийнхоо юм шатн дээр бүр ингээд эрт хүчтэй өөрийгөө тий хайрлцсан одоо тийм эмэгтэй болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол одоо бас нэг жоохон эрт хүчтэй тийм гоё хэвлийн мэвлийг харуулсан зураг авалтанд одоо зураг авахулна гэж бодож байна. Тэгээ багш маань ч гэсэн бас тэр тал дээр тусалж өгөх байх. Гоё. Хэвлийг татар. Дахиад татъя. Бараг болсон юм шүү. Хэвлийг татлаа. Ааха. Хэвлийг татлаа. Жохон дөшчүүд орчлууллаа. Хэвлийг татлаа. За, давлаа. Хит цэж унаашлаа жохон арга шиг гэдгээр. Фитнес модель хонгороо. Баярлалаа. За, чадлаа шүү. Баяртай мундаг штэ. Одоо байгаа хонгороо биш, бүр шаал өөр хонгороог харуулах болно. Тэгээд ер нь бол заавал тий энэ шоунд төрүүлэх нь гол нь биш. Би өнөөдөр өөрийгөө ялан дийлсэн байгаа. Тэгээ энээрээ бол би өөрөө маш их бахархаж байна. Зорилго тэмүүлэл дайчин шин чанараар цойлж сонгогдсон оролцогч хонгор зул. Эгэл даруухан ажил өрдөг замчин бүсгүй амьдралын хэм маягаа эрс өөрчилж 45 хоногийн хугацаанд өөрийгөө бүрэн өөрчилж хувьсэл хийж чаджээ. Үнэхээр гайхалтай. Зураг авах ээлж болно. Тэгээд очиод ямар ч зурагчтайгаа тэгээд багштайгаа ярилцсан. Би ингэж авах сонирхолтой байна гэж хэлэн гэхдээ магадгүй багш нэг арай өөрийг санал болгохыг бас үгүйсэхгүй. Гэхдээ би ер нь л гарын юм гартаа гентил одоо өргөж байгаа тийм фитнес зураг надад илүү цохимжтой юм болов уу гэж юу бодод байгаа. Заавал жоохон инээ үл гоё шүү. За инээч. Гентил авартай шүү. Өдөр нэг гоё ингээд сунгаж шүү. Айгуу гоё нэг юм. Зөв инээ үл хөрх юм. Өршөм шажиг гişэл зүг. Ийм л. За. Нурга хотоор. Гараа жоохон ингэж наахгүй жоохон наашлуулчих. Элийг татаар. Дахиад татаар. Эргөө жоохон доошлуулчих. Гоё. Одоо эвлэг наанаас татчих. Яг зөв. Зөв. Дахиад татлаа. Гоё. Гоё гэсэн. Тийм үү. За гоё. Чадлаа шүү. Ваа, за баярлалаа. За болчлоо. Хоёдоо болчлоо. Өгчээ. За. Болцоо. Фитнес зураг авалтаа хийчлээ. Нэлээ орой болсон байна. Ядарч нунаа оролцогчд бас нэлээ ядарсан байна. Тэгээ ямар тач амжилттай фитнес фотогоо дуусгалаа. Тэгээ бас мэргэжлийн зурагч бас өөр байна. Чимнэлийн хөхөнгийг сонгосон. Тэгээд ер нь аль нөгөө бараг бүх хүмүүс мэдэх баха нөгөө эмгтээчүүд тэр тусмаа нөгөө өөрийнхөө нөгөө зохих хөнгийг ингээд тодорхойлуулчихдаг шүү дээ. Надад болохоор ер нь бол өвлийн буюу хүтэн өнгөнөө зохидог. Тэгэл ер нь сонгохдоо урдаа барьж үзэж байгаа л энэ гайгүй зохихоор юм шиг байна гэл тэгэл энэ хувцаа өмсч үзэл за яг хэлбэр хэмжээнд яг миний пропорцд ер нь би яг барьж таарч ийн гэл тэгэл нэг өмсч үзэл тэгэл өнөөдөр энэ хувцаа бэлтэж авсан байна. Эрс шийдэмгийн хүчрэг бүсгүй хадуу хоолны дэглэм эрчтэй дасгал хөдөлгөөн бүндхэн сорилтуудын өмнө мөн л шантарч няцалгүй өөртөө хувьсэл хийж харц булаан бие галбираа тодтогч чаджээ. За манай хүмүүс фитнес зураг авалтаа хийлээ. Төсөөлж ирснээс чи хэр сайн бэ? Төсөөлж ирсэн айгүй ихтэй явагдчихсан. Сайн байгаа ч тийм. Жохон хүнд юм төсөөлсөн шүү. Тэр айгүй гоё модельтэй шүү. Шил ихтэй хэн. Тийм позо маш сайн байлаа. Тэгээд яг та яг өөртөө ихтэй болсон шууд харцснаас чинь позноос чинь бас багшд нь одоо зурагчинд маань бас мэдрэгдлээ. Тэгээд үнэхээр гайхалтай гоё зураг авахуллаа. Тэгээд октодоо маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бас хамтдаа зураг авч төгсгөлийн одоо 11 дахь дугаар дээр маань бас ирж оролцогчдын маань гайхалтай энэ гоё фитнес зураг авч өгсөн бас. Тэгвэл зурагч погжидэ баяр хүргэв. Баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд анхаас фитнес шоуныхаа бас зүгээс бүлээн гадуурчихъя тий. За маш их баярлалаа. За баярлалаа. Тайлбарч маш их баярлалаа. За тэгээ багшийн хувьд бол 45 хоногийн хугацаанд та бүхнийгаа
тасгалжуулсан маань нэр төрийн хэрэг байж чадлаа. Тэгээ багшийнхаа төсөөллөөс илүү давуулан биелүүлж та бүхэн маань энэ үр дүн гаргаж чадсан шүү гэдэг бас хэлмээр байна. Тэгээ та бүхний маань хамгийн их одоо хүлээж байгаа цорын ганц явдагчийг тодруулах мөч ойрцсон байна. Тэгээд Пенадын дугаар дээрээ шүүгч нар дээрээ очихдоо хамгийн үлдэгтэнтэй гоё дүр төрхийг бүтээгээд очоорой. Өөрсдөө бахархаарай. Та бүхэн маань үнэхээр Анухаас фитнес шоуны 3 дахь удирлын яалтагчид бүгдээрээ болж чадсан гэж багш нь бас бодож байна. Тэгээд багш нэрээ одоо яг одоо амар юм гонигтай ингээд сэтгэл аягүй хөдөлж जैन. Тэгээд та хэдээсээ бас хагцна гэж бодсон чи бас танаа нэг юм гонигтай үдгчдтэй ч гэсэн өөрсдөө харуулж чадлаа. Хамгийн чухал нь та бүхэн маань өөрсдөө ялан дийлж энэ гоё үр дүнгээ гаргаж чадсан шүү. Тэгээд охтоддоо маш их баярлалаа. Хайртай шүү. Цагаат өрөлцгөө. Хувьслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүүчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж, үний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтойг биеэрээ үлгэрлэн харуулж, бие галбирын төгс өөрчлөлтөө гэрэл зургийн хальснаа инхүү мөн хөллөө. Хамтрагч Beauty Japan. Миний бие 45 хоногийн дотор одоо өөрийнхөө дотоод сэтгэл мөн чанараа бүгдийг шавхаж өнөөдөр 45 хоногийн дараа ийм бие бүтээж чадлаа. Өөрийгөө ялан дийлж чадлаа. Намайг дэмжих юм бол лайк хийгээрэй, шеэр хийгээрэй. За тэгээд 45 хоногийн турш хонгор зулны ийм өөрчлөлтийг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар би яг 100% бүр өөрийнхөө өөрчлөлт чадсан байна. Одоо та бүхний минь дэмжлэг хэрэгтэй байна. Бүгдээрээ лайк, шеэр намайг дэмжээрэй. 45 хоногийн хугацаанд бид нэр үр дүнгээ үзсэн гэж байж байна. Тэгээд намайг дэмжээрэй. TV8 Mongolia атусны пэйж хуудасаар нь намайг дэмжиж лайк, шеэр хийгээрэй. Баярлалаа. За ингээд одоо санал хураалт маань эхэлж байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Би ямар ч байсан өөрийнхөө хэмжээнд өөрчлөлтийг чадлаараа хичээгээд авчирсан байгаа. Тэгэхээр та бүхний нэг комент, нэг лайк чинь маш чухал шүү. Тэгээд намайг дэмжиж хамт байсан та бүхэндээ баярлалаа. Лайк, шеэр хийгээрэй. Хайртай шүү. За ингээд 45 хоногийн хугацаанд 40 насныхаагаа за бараг 45 насныхаагаа төлөөлж 85 кг-аас одоо 13 14 хилийг хасч одоо өрсөлдлөө. Би өөртөө ч гэсэн бас өөрийгөө сайн байлаа гэж хэлмээр байна. Тэгээд намайг дэмжээрэй. Лайк, шеэр. 45 хоногийн хугацаанд миний хувьд чадлаараа хичээлээ. Та бүхэн маань намайг дэмжээрэй. Санал хураалтын оноо бол биднэрт маш чухал. Тийм болохоор дэмжээрэй. Гооч шүү. Миний фэнүүдээ. Цахим санал хураалт эхэллээ. Үзэгч та TV8 Mongolia Facebook хуудасаар зочилж дэмжиж буй оролцогчдоо яг одоо санал өгөөрэй. Сошиал санал хураалтаар хамгийн их реакшн, хамгийн их шеэр, хамгийн их сэтгэл цуглуулж чадсан оролцогч хамгийн өндөр оноог авах болно. Санал хураалт энэ мөчөөс эхэлж 5 дугаар сарын 20-ны 21 цаг хүртэл 24 цагийн хугацаанд явагдана. Танихаар 45 хоногийн хугацаанд биедээ хамгийн их өөрчлөлт гаргаж чадсан оролцогч хэн бэ? Ийхүү тэдний өөрчлөлтийн төлөө ширүүхэн аялал өндөрлөж байна. Дасгалжуулагч Ануухайн удирдлагаар өнгөрүүлсэн тэдний 45 хоног хатуу хоолны дэглэм, өс туслуулсан хүндхэн бэлтгэл, сэтгэл догдуулсан хорон мөчөөр дүүрэн байлаа. Тэд энэ бүгдийг жаргалтайгаар даван туулж өөртөө хувьсэл хийж чадлаа. Дараагийн дугаарт хувьслын төлөөх аялалд нэгдсэн бүсгүүчүүд учирсан саад бэрхшээл бүрийг даван туулж, үний бие богино хугацаанд хэрхэн өөрчлөгдөх боломжтой биеэрээ үлгэрлэн харууллаа. Дараагийн дугаард шоу нэвтрүүлгийн цорын ганц ялагч төмөр хүлгийн эзэн тодрох болно. Өөрийнхөө төгс хөвлөрийг бүтээхийг хүсч байвал чадахгүй боломжгүй. Завгүй гэх шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг ихэл. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий. Хамтрагч
Мишрэлт групп. Хамтрагч Түмэн шууд. Хамтрагч Face Store. Хамтрагч Beauty Japan. Хамтрагч Орго брэнд. Хамтрагч Check It Sport Shop. Хамтрагч Лав газар кашмир. Хамтрагч Такесан Мисо рамен. Хамтрагч Bio Oil. Хамтрагч Active Max.